Яа гэхдээ Октын YouTube сувгийн ард ийм өвгөн байсан гэхээр ямар эвгүй юм бэ? Гэхдээ YouTube сувгуудыг яг байгаагаар нь хуулбарлаж тавьдаг 13 сая дагагчтай YouTube channel байсан гэхээр яа гэхдээ зарим хүүхдийн сувгал арай л байдаг шүү. Гэхдээ хуулбар шорт бичлэгээр 20 сая дагагч цуглуулсан YouTube channel байсан гэхээр гэхдээ энэ супер жожо гэдэг сувг нэр гэсэн Cocomelon-тай ямар адилхан юм бэ те? За, hello guys. Дараагийн мэтлэлд тавтамаар л. За, энэ удаагийн дугаартай хэдүүлээ яах вэ гэхээр өмнөх дугаар буюу одоо YouTube-ийн хамгийн олон subscribe-тай байсан сувгууд YouTube-ээс бан авч устгагдсан талаар бичлэг бол хийсэн. Тэний part 2-ыг яг энэ цагт хүргэж байна. Та бүхэн дуулахад ямар тач миний өмнөх бичлэгийн part 1-ийг зарим хүмүүст бол харагдахгүй байх. Ягаад вэ гэхээр насанд хүрэгчдийн англи руу бол шилжээд орчихсон байсан. Шалтгаан нь болохоор мөрөдөд тоглоом тоглож исэн YouTube-ийн талаар ярьсан учраас хойдлын дүрсэн тэмхүү дүрс агуулсан гэдэг үүднээс цаанаас нь бүх тохиргоо нэгээд өөрчлөгдчихсөн. Тийм болохоор би ямар тач 2 дахь сувган дээр тэр алдаагийн цаад part 1-ийг нь оруулсан байгаа. Хэрэв та үзээгүй байвал миний энэ сувганы видеос руу ороод part 1-ийг үзээрэй. За одоо миний ярих 5 баримт болохоор өмнөх баримтаа яг адилхан сонирхолтой. Гэхдээ ягаад юм жижигхэн алдаанаас болж сувгаа устгуулж бандуулдаг байна гэдээ би хүртэл бүр амар харамссан тиймэрхүү баримтууд байгаа болно. Магадгүй имжлэгнүүд YouTube-ийн амьдрал ямар амар төвөгтэй мөн дээрсэн юу хийвэл YouTube сувгийг устгадаг вэ, устгахгүй вэ гэх мэтчлэн та бүхэнд бас сонирхолтой хэрэгтэй контент байх болов гэдэг үүднээс part 2-ыг бэлтэн хүргэж байгаа юм шүү. За тэгээ олон мэрэлгүй шүү бичсэн доор тий та хэд анзаарсан болвол би ингээд та бүхэндээ зориулаад ийм гэрэл, тим гэрэл, дээрээс нь background гэрэл гэх мэтчлэн энэ гэрлүүдийг та бүхэндээ зориулаад худалдаж авсан ямар харагдаж байна. Та хэд миний хичээл зүтгэлэг үнэлээ лайка дараа subscribe дарж дэмжиж битэн мартаарай. Тэгээ биднийг улам илүү маш сонирхолтой контентыг хүлээж байгаа шүү. За тэгээд бичсэн дарцгаая. За тэгэхээр YouTube-ээс бан авч устгуулж байсан эхний YouTuber Seven Super Girls гэдэг сувг нь болохоор 2008 онд үүссэн бөгөөд 7 хоногийн 7 өдөрт 7 охин ээлжиж орж ирж скит болон өдөр тутмын влог зэрэг хүүхдэд зориулсан контент бол хийдэг байсан. 2018 он гэхэд сувг нь нийт 5.6 тэрбум үзэлттэй болж хүүхдийн контентын хамгийн том сувг болж хувирж ирсэн байна. Гэхдээ олон хүмүүс ерөөсөө анзаараагүй нэг сувгийн ард нэг сонирхолтой зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр сувгийн ард 55 настай продюсер Yen Riolet гэдэг нэртэй өвгөн бол байсан юм байна. 2018 оны 8 сарын 17-нд Октын нэгэнтэй зохисгүй харьцаж буруутай үйлдэл бол тухайд хийж исэн юм байна. Тэгээ яасан бэхээр тэр хүн болохоор 7 орчим сарын дараа тэр гин бурууга хүлээн зөвшөөрөөд 3 сарын 20 ялыг бол авч исэн юм байна. Мөн дээрээс хууль ёсоор YouTube дээр дахин ажиллах эрхгүй болсон. Тэгээ яасан бэхээр Yeni хяналтанд ор байсан бүх сувгуудыг устгаж 2019 оны 3 сарын 12-нд Seven Super Girls гэдэг сувгийг бүр мөссөн termination хийж сувгийг устгасан юм байна. Тэгээд энэ явдлын дараа яасан бэхээр YouTube-ийн хамгийн олон дагагчтайгаар устгагдсан сувг болж үлдсэн юм байна. Яа гэхдээ Октын YouTube сувгийн ард ийм өвгөн байсан гэхээр ямар эвгүй юм бэ? Тэгээ хамгийн амар ногтуутай зүв бус савирлсан гэдэг байгаа шүү те. Яа гэхдээ ямар эвгүй сонсогдож байна. YouTube дээр YouTube сувгийг хаалгаж бан авсан 2 дахь YouTuber. За Kyle Sona гэдэг хүн нь болохоор Индонезийн хамгийн хурдтай өссөн YouTube сувгийн нэг байсан. Тэр үед болохоор энэ сувг нь 13 сая гаруй дагагчтай болж өөрийн гэсэн бүтээл хийх зүйл бараг байхгүй байсан. Тэдний арга барил нь маш энгийн боловч шудраг бус байсан. Англи хэл дээр амжилттай болсон видеог нь олоод thumbnail-ийн яг тэр чигт нь хуулж тавин гутлаа. Видеоны мэдээлэл болон скриншот текстийн хүртэл хуулж тавьсан юм байна. Заримдаа жижиг эможи болон өөрийн watermark зэргийг бол нэмж өгсөн. Ингээд яасан бэхээр өөрийнхөө улсын хэмжээнд дахин байршуулсан юм байна. Бодит бүтээгчид нь болохоор Индонезийн платформыг харахгүй байсан учраас видео нь болохоор хулгайлагдсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байсан юм байна. Бүх зүйл нь болохоор 2019 оны 11 сард өөрчлөгдсөн. Британий YouTuber GT нь болохоор Kyle Sona миний видеог бол хулгайлсан гэсэн бол видео нийтэлж харьцуулсан скриншот контентын бүх элементийн нийжил байгааг нь нотолсон юм байна. Интернет болохоор үүнд анхаарал хандуулж Индонезийн хэвлэл хүртэл 13 сая дагагчтай YouTuber бусдын видеог системтэйгээр хулгайлж хийсэн мэдээлэл бол өгсөн юм байна. Kyle Sona гэдэг YouTuber нь болохоор Twitter дээр уучлалт гаргасан ч аль хэдийн оройтсон байсан. GT болон өөр 2 YouTuber нэгэн зэрэг copyright strike өгснөөр Kyle Sona сувгийг YouTube бүр мөсөн устгасан байна. YouTube-ийн мэдээлэл нь болохоор олон удаагийн 3 дахь читгэдийн copyright зөрчил гаргасан гэж үзээд YouTube сувг нь хаасан гэдэг бол мэдээлэл өөрт нь өгсөн. Ингээд Kyle Sona болохоор 13 сая дагагчтай асар хурдтай өссөн. Яг тэр хурдаараа уналт нь яг адилхан байсан. Индонезийн хамгийн том хуулбарлсан YouTube сувг болж хувирсан юм байна. Гэхдээ YouTube сувгуудыг яг байгаагаар нь хуулбарлаж тавьдаг 13 сая дагагчтай YouTube channel байсан гэхээр YouTube хийх бараг тийм амархан болчихж байгаа юм шүү те. Та хэд санаж байгаа бол би энэ дугаарын part 1 дээрсэндээ тодорхой хариулт өгч ирсэн.
миний ихэнх одоо YouTube сувгийн одоо хойдлын дүрслүүд минь дандаа гадны бичлэгүүд байдаг учраас би бичлэг оруулсан description хэсэг болгонд одоо энэ миний эзэмшлийн видео биш шүү гэдэг тайлбар байнга оруулж өгдөг. Энийг би part 1 дээр бол хангалттай тайлбарсан байх. Гэхдээ 13 сая дагагчтай бусдын видео яг байгаагаар нь тавьдаг YouTube channel байсан гэхээр. Гэхдээ яг нөгөө кино ярих, аниме ярих, одоо нөгөө ийм stream live хийдэг YouTube сувгууд бол бас зохиогчийн эрхийн асуудал маш олон үүсдэг байх. Би тэднийг яаж одоо энэ асуудлыг шийддэг бас сайн тодорхой мэдгүй. Гэхдээ миний зүгээс бол би заавал ингэж description хэсгээр бол тайлбарыг заавал оруулж өгдөг байгаа. Гэхдээ яг байгаагаар нь тавил бас live-тэй тий. Өнөөдөр манайхаа нэг сонирхолтой зүйл дуулгахад Сантаг аварсан гэд мөсөнд ирэх хүүхдийн мюзикл жүжиг Step Arena-д 12 сарын 19, 20, 21, 26, 27, 28-ны өдрүүдэд одоо тоглолтоо хийхээр бэлэн болсон байна. Мөн хүүхэд ба бүх насныханд зориулсан мөсөнд ирэх өвөрмөц зохиомж, амьд дөрүүд, үлгэрийн тайз, хөгжим, бүжиг бүхий шинэ жилийн хамгийн том бэлэг хүртэл тэнд бидний хүлээж байгаа юм байна шүү. За тэгээд тасалбарыг доор харж байгаа сайтуудаас авах боломжтой. Та гэр бүлээрээ хүрэлцэн ирж цагийг сайхан өнгөрүүлээрэй. YouTube-с бан авч устгуулж байсан дараагийн том YouTuber. За Туркийн хамгийн олон дагагчтай хүүхдийн суваг анх 2 хүүхэд болон тэдний аав Мухаммедаар бол эхэлж исэн. Энгийн тоглоом дүрд одоо тоглосон зэрэг видеонууд бол контент хийдэг байсан. Гэтэ энэ сувг нь болохоор 2016 оноос 2018 онд гарсан Elsa Gate хэмээх одоо дуйланд бол холбогдсон. Elsa Gate гэдэг нь болохоор хүүхдийн контент мэд харагдагч Spider-Man, Elsa зэрэг дүрүүдийг бол ашиглан зохисгүй үйлдэл болон заримдаа бүр бэлгийн шинжтэй сценүүд зэрэг одоо видеог бол хэлт юм байна. Ийм төрлийн видеонууд болохоор YouTube-ийн Kids хэсэгт бол тархаж олон эцэг их болохоор хүүхдийн маань үзэж байгаа зүйл бол тохиромжгүй байна гэж одоо гомдол гаргасан юм байна. Эцэгхийн гомдлын дараа яасан бэ гэхээр томоохон брэндүүд болох Mars, Adidas зэрэг брэндүүд нь одоо энэ сувгаар одоо зар сурталчилгаа гаргуулахгүй гэсэн одоо татгалзлыг гаргасан юм байна. Энэ нь YouTube-д одоо арга хэмжээ авах дохио болж хуурсан. YouTube ердөө 4 хоногийн дотор 115,000 гаруй Elsa Gate видео бол устгаж 625,000 гаруй одоо видеоны сэтгэлийг бол хаасан. 270 гаруй одоо сувгуудыг бүр мөсөн устгасан юм байна. Эдгээрийн дунд болохоор Туркийн 15 сая дагагчтай YouTube сувг бас багтаж байсан. YouTube болохоор тэдний видеонуудыг одоо хүүхдэд тохиромжгүй Elsa Gate одоо маягийн контент агуулсан гэж үзсэн. Дараа нь болохоор YouTube мэдээлэл хийсэн. Тэр нь болохоор хүүхдэд аюултай, төөрөгдүүлсэн эсвэл зохисгүй контент зэрэг тиймэрхүү агуулгамжтай видеонууд байвал ямар ч одоо сувгийг бүр мөсөн одоо устгана гэсэн бол мэдээлэл өгсөн. Ингээд яасан бэхээр Туркийн тэр том одоо хүүхдийн сувг Elsa Gate дуйлааны үеэр одоо бүр мөсөн устгагдсан байна. Яа гэхдээ зарим хүүхдийн сувг бол арай л байдаг шүү. Би нэг ийм сонсч байсан үнэн байж магадгүй худлаач байж магадгүй. Одоо Маша Багва гэдэг Google киног үзснээс болоод хүүхдийн сэтгхүйд одоо баавгатай тоглох одоо нөхөрсөг байх гэдэг сэтгхүй суугангуудлаа одоо ойрхон одоо аялаар явж ирсэн чинь хүүхд нь алуу болсон гэнэ. Тэгсэж яасан бэхээр төд бодлого ээж аав нь хайгаад ирсэн чинь хүүхд нь баавганд идүүлсэн байсан гэсэн. Тэгээд тайлбар нь өгч байгаа гэхээр манай хүүхэд Маша Багванд маш их дуртай байсан гэсэн бол тайлбар өгч ирсэн гэж сонсч ирсэн байна. Хүүхд одоо юугаач мэдэхгүй шүү дээ. Одоо баавга харчаад одоо Маша Багвагийн баавга байна гэж бодоод тоглохгүй шүү дээ тий. Тийм болохоор миний хувьд бол махчин амьтдыг нэг тийм хүүхдэд ээлтэй юм шиг харагдуулах нь зөв биш хаа. Та нар үүн дээр ямар бодолтой байна? Коммент дээр бас бичиж үлдээгээрэй. YouTube-с бан авч устгуулж байсан дараагийн YouTuber. За энэтхийн хамгийн хурдан өссөн short сувг бол Minaj Para гэдэг ол сувг байсан байна. Тэр богино хугацаанд болохоор 20 сая дагагч бол цуглуулж чадсан. Өдөр бүр сая бол үзэлт авч ирсэн байна. Гэтэ түүний амжилтын ард болохоор өөрийн оригинал контент бараг байгаагүйсэн байна. Менежер Para болон одоо түүнтэй төстэй олон одоо фейк чаналууд нэг одоо ижил аргыг ашигладаг болохыг бол YouTube олж тогтоосон. Үүнд болохоор барууны одоо англи хэл дээрх одоо амжилттай видеог бол олно. Түүнийг одоо богиносход short одоо хэлбэрт хувиргаад гуравт нь болохоор хинди хэл дээр voice over одоо хийгээд өөрийн видео юм шиг одоо болгож хувиргат юм байна. Тэгээд дөрөвт нь болохоор одоо энэтхийн одоо сувг дээр байршуулад одоо сая views авт юм байна. Өөрөөр хэлэх юм бол тэдний одоо контент нь өөр одоо контент бүтээгчтэй видео байсан нь бол одоо илэрхий болсон. Нэгэн ярилцлага дээр болохоор ийм төрлийн видео эзэмшдэг хүн ингэж хэлж ирсэн байна. Ямар ч видеог аван гутлаа дээр нь хоолой тавьчихад л одоо сая views ороод ирчдэг гэдэг бол тайлбар өгч ирсэн байна. Мөн дээрээс нь transcript гэдэг зүйл гарснаар энэ асуудал хэдэн сар үргэлжилж сүүлийн сарууд болохоор 8 ийм channel YouTube-с устгагдсан гэж бол дурдж ирсэн байна. Дурдахтаа болохоор YouTube дээр одоо сувгийг хэр хурдан өсгсөн яг тийм хурдаар нь бол буулгаж чадсан хэмээн бол мэдээлэл өгсөн юм байна. Менежер Para болохоор тэдгээр сувгуудын хамгийн том нь байсан бөгөөд журам зөрчсөндөө үндэслэн YouTube сувгийг нь болохоор YouTube тэр чигээр нь устгаж орхисон байна. Шалтгаан нь юу байсан бэхээр 3 дахь чиглэлийн контентыг зөвшөөрлөг ашигласан voice over хийсэн ч одоо оригинал контент гэж бол тооцохгүй. Олон давтамжтай одоо copyright авсан гэх зэргийг одоо үндэслэж одоо устгасан юм байна.
Ингээд менежер пара гэдэг суг нь болохоор шортын өсөлтийг ашиглаж богино хугацаанд амжилтанд хүрсэн ч зөвшөөрлгүй хулбарлалт нь болохоор түүнийг унгаж YouTube-ийн түүхэнд томоохон устгалын нэг болж үлдсэн юм байна. Гэхдээ хулбар шорт бичлэгээр 20 сая дагагч цуглуулсан YouTube channel байсан гэхээр бас арай л үгүй юу? Гэхдээ хэрвээ та YouTube хийж байгаа бол шорт бичлэг бас нэлээд үр дүнтэй байт юм билээ. Манай нэг дүү шорт бичлэг эдитлэнгүүлээ оруулдаг байхгүй. Тэрийг гадны хүмүүс их үздэг. Тэгээ яасан бэ гэхээр маш хурдан хугацаанд 100,000 subscribe бол хүрж исэн байлээ. Тэгэхээр шорт бичлэг хэдий Монголд ингээд амар тийм хөгжиг байгаа гэсэн гадаад долларын шорт бичлэг бол нэлээд өндөр хандлттай байт юм билээ. Тэр таад минь YouTube хийж байгаа бол бас шорт бичлэг хийж болох юм билээ шүү. Гэхдээ нэг юм гадны бичлэгийг бас хуулж болохгүй шүү дээ. YouTube-с бан авч устгуулж байсан хамгийн сүүлийн YouTuber. За Super Jojo гэдэг сувг нь болохоор Cocomelon-тай маш их төстэй хүүхдийн контент хийдэг бас сувг байсан. Зарим Reddit хэрэглэгчдэр болохоор Super Jojo-гийн видеонууд нь Cocomelon-тай их төстэй харьцуулахад хөдөлгөөн болон өнгө дүрийн барилдах нь хүртэл бараг ижилхэн байна гэж бол нотолсон юм байна. Үүний дараа болохоор Cartoon Brief Super Jojo Cocomelon-ыг бол илт хуулбарлаж байна гэж шүүмжилсэн нийтлэл бол гаргасан. Тэр болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр Super Jojo контентоо Cocomelon-ы бараг бүх элементийг яг адилхан дуурайж байна гэсэн тайлбар бол өгсөн юм байна. 2021 оны 8 сард Cocomelon-ыг эзэмшдэг Moonbug гэдэг компани болохоор Super Jojo-гийн эсрэг шүүхэд бол нэхэмжлэл гаргасан. Тэдний мэдээлсэн мэдгдэлт нь болохоор Super Jojo бизнесээ Cocomelon-ы бүтээлэг хуулбарсан байдлаар бизнесээ босгосон гэсэн бол гомдол гаргасан юм байна. Үүний дараа YouTube шалгалт хийж 3 дахь этгээдийн олон удаагийн копирайтын зөрчил гэсэн шалтгаанаар болохоор Super Jojo сугийг 22 сая дагагчтай үед нь бүр мөсөн устгасан юм байна. Суг нь гэхдээ 2 сарын дараа төр сэргсэн ч гэсэн үзэл төсөлт нь эрс унсан юм байна. Тэгэд 2023 оны 7 сард шүүх Super Jojo-гийн хийдэг Baby Boss гэдэг компани Cocomelon-ы копирайтыг зөрчсөн гэж үзээд Moonbug-д 23.5 сая долларын төлбөр оноосон юм байна. Шийдвэрийн дараа болохоор Super Jojo сугийг бүр мөсөн цэвэрлэж бүх видео, thumbnail, профилийн зураг хүртэл устгагдсан юм байна. Техникийн хувьд болохоор суг нь хэдий үлдсэнцэндээ контентгүй болсон тул үндсэндээ устгагдсан гэж бол тооцогддог. Ингээд Super Jojo гэдэг суг нь болохоор YouTube-ийн түүхэнд хамгийн том plagiarism буюу оюуны өмчийг дуурайсан гэдэг үүднээс устгагдсан хамгийн том сувг болсон юм байна. Гэхдээ энэ Super Jojo гэдэг сувг нэрнгэсээ Cocomelon-тай ямар адилхан юм бэ те? Илт хуулсан гэдэг нь бүр ялч юм мэдэгдэж штэ. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа, сабскрайб бити мартаарай. За тэгээд part 1-ийг би 2 дахь YouTube channel-да эдитлээ дахиад оруулчихсан байгаа. Part 1 ч гэсэндээ та бүхэн сонирхолтой байх. Та хэд маань YouTube channel руу орж бас үзээрэй. Өнөөдөр дараагийн контентоор та хэд маань ямар төрлийн контент үзэх хүсэж бас коммент дээр бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.